Сайн мэцхан уу та бүхэндээ гигийн өдрийн мэнд хүргэе. Астро соглоон байна. 2026 оны 7 дугаар сарын 28-ныхаа 6-г хүрэх гэж байна. За энэ өдөр ангар гараг маань хөшөөж байгаа тийм ээ. Тэгэхээр ангар гараг маань одоо энэ тэнгэрийн зураг дээр харж байгаа бол энэ нөгөө өнгөөр асж байгаа. За тэгэхээр энэ өдрийн маань ивэттэй өнгө нь улаан өнгө байгаа. Бидний анхаарах ёстой хэсэг болохоор толгой хэсэг байна. Өшөө дээрээс нь анхаарах жилдэнгүүд маань дахиад жилдэнгүүд маань тэгээд өшөө дээрээс нь цөмөрөө энэ өдөр засал хийвэл бас сайн байгаа. Яагаад вэ гэхээр одоо энэ ангар гараг маань одоо насаад байгаа штэ. Энэ ангар гарагийн маань одоо иргэшээж идэг орд нь энэ ингээд хоньны орд тахгүй юу? Тийм гот одоо цөмөрөө яг өмнөх одоо зургаар ярьсан тийм ээ. Санжир гараг маань ухрах хөдөлгөөнд орчихсон гэд. За тийм гот ухрах хөдөлгөөнд орсон байгаа санжир гараг маань яг ухраад ингээд те бүрэн ингээд хөдөлгөөндөө хурдан хөдөлгөөндөө шилжихээс өмнө яг ингээд зогсолтын хөдөлгөөнд ингээд байж идэг байхгүй юу? Одоо энэ чинь ингээд маш удаанаар хөдөлдөг гэсэн үг. Яг тэр үед цөмөрөө одоо заслуудыг хийвэл айгу сайн байдаг. Ялангуяа энэ чинь хоньны ордч өөрөө гал улаан, гал махбодтой тийм ээ. Тэгэхээр болж бол хэрвээ та бүхэн маань галын цэл хийлэгдэг бол хийлгээрээ тэгээд тушаалаа асаагаа залбирдаг бол гоёлаагаа асаагаад гоё залбирлуудаа үлдээрэй гэж зөвлөж байна. Мэдээж хэрэг одоо энэ бидний хийж байгаа залбирлууд те мэдээж одоо яргаа нэгэн зорилготой мэдээж байгаа. Тэр зорилго нь юу байх вэ гэхээр болж өгвөл бидрийг одоо өвлийн одоо эхэн дунд сар хүртэл айгуу гоё ажил үс юм сайхан бүтээж те бидрийг одоо ивэж хайрлаарай гэдэг утгаас нь одоо залбирлах зүгээр юм болов гэж бодож байна тэр заслуудаа. За тэгээд одоо яг үндсэн мэдээлэл рүү оръё. Тэгээд саяны ярьсанчлан өнөөдрийн эзэн гараг маань одоо энэ ангар гараг байгаа эц одоо энэ харагдаж байгаа. Тэгээд өнөөдрийн эзэн гараг маань яаж өгнө гэхээр одоо өмнөх зурхаг үзсэн байгаа хүмүүс маань мэдж байгаа тийм ээ. Одоо энэ харж байгаа бол энэ хар өнгийн энерги холбоосоор холбогдсон байгаа даас хаашаа холбогдсон юм байна вэ гэхээр одоо энэ асж байгаа бидний хайр, харилцаа, мөнгийг иргшээж идэг суур гарагтай маань ингээд холбогдсон байгаа. Энэ энерги холбоосон сквер буюу бидрийг одоо анхааралтай байгаарай гэж хэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр цөмөрөө харилцаандаа тийм үү? Хайртай хүнтэйгээ юм ярьж явах та тэгээд мөнгө төөрөхдөө тий одоо энэ чи ялангуяа нөө шороон хотод байгаа болохоос үйл хөдлөлийн одоо асуудлууд төр хүртэл нэлээд хуцтай бодолтой хандвал бид нарт их хэрэгтэй байгаа. Өшөө дээрээс нь ингээд хүмүүс ингээ хоорондоо бид нар чи ингээл маргаан зөрчилгүй амьдрал гэж юу ахав тэ тийм ээ. Тэгээ хэдийгээр маргадлаа зөрчиллөө гэх юм бол хатууг би биэндээ бити хэлээрээ хатууг хэллээ гэхэд одоо гарч яваад унаад иргээ болгоомжтой бариараа. Яагаад гэвэл энэ бүх чи ингээд хэлэх хөөх чинь хурц байх вэ? Хийх үйлдэл чинь бас хурц байх вэ? Машин тэрэг унаа чинь бас гэмтэлтэй болчих вэ гэдэг ийм энергиос холбогдчихсон байгаамаа. Унаа тэрэг гэдэг маань болохоор одоо ихрийн ордог иргэшээж одоо ихрийн орны энерги шүү дээ тийм үү? Хэлэх ярих одоо үг ч гэсэн бүгд ихрийн орны одоо иргэшээлж байж байдаг. Тэгээд үг үйлдэлүүд чинь одоо энэ үйлдэл болгон чинь ангар гарагаар одоо бид нэр ингэж үйлдүүлж яадаг болохоор эдгээр чинь хоорондоо ингээ холбогдсон байгаамаа манайхаа. Тийм учраас цөмөрөө үгэндээ үйлдэлдээ маш нэхур хандах хэрэгтэй. Энэ өдөр хийвэрээ байсаар байгаа шүү. За тэгээд энэ бол жоохон тийм хатуу энерги байсан тийм ээ. Тэгээд бас нэг гоё зөөлөн энерги бол байгаа. За одоо энэ тэнгэрийн цэргийг харж байгаа бол энэ ногоон өнгөтэй асж байгаа биз? Энэ маань бидний сар ахгүй юу? Бидний дотоод мэдрэмж, бидний сэтгэл хөдлөлийг илэрхийлж яадаг. За сар маань яаж ийнө гэсэн чинь одоо энд саяны ярьсан бидний хайр, харилцаа, эд баялаг, мөнгө гоо сайхан эзэн гараг, сур гарагтай гоё эерэг энерги холбоосоор холбогдчихсон байгаамаа. За энэ маань тэгээ юу гэж гэнэ үг гэхээр одоо хэдийгээр ингээд би сая ингээд гоё харилцаа, хайр тий одоо эд мөнгө ингээ бүх юм ингээд гоё иргэнээр холбогдсон гэж хэлж байгаа ч гэсэн энэ сар маань өөрөө материйн орд байгаа. Харин одоо суур гараг маань өөрөө охины ордод байгаа учраас бидний энэ өдөр зорж хийх одоо ажлууд минь тийм ээ яавал илүү их бүтэх үү гэхээр одоо нэг ийм зүйл байдаг штэ бид нар амьдралдаа ингээл те за нэг найзаасаа за нэг мөнгө одоо ингээд зээлхийн тулд ингээд нэг зовлонгоо ярьж одоо ойлгуулж ингээд хүний сэтгэлийг хөдлөжж ингээд нэг мөнгөтэй болдог ч юм уу. За албан газруудаар явлаа гэхэд за нэг бичиг баримтаа мартчихлаа гэхэд одоо нөгөө хүний найрах тийм үү арай нэг тэр хүнийхээ нэг зөөлөн талын барьж авах сэтгэлийн утсыг хүндэх гэдэг нэг одоо тэр нэг сэтгэлийг хөндөж нэг ажил үүргээ ажлуудаа бүтээч гэдэг нэг тийм бас нэг хандлага байдаг да бид нарт чинь. Тэгвэл энэ маань болохоор тис ондоо энерги баггүй юу? Бидрийг
За нэг хүнийг уярах гээд яах юм бэ? Хүний сул талыг барьж яах юм бэ? Хүний эмзэг газрыг хатгаж яах юм бэ? Хүнийг өрөвдүүлчиж өөрийнхөө ажлыг бүтээж яах юм бэ? Тэрний оронд яг бодит байгаа зүйлийг бичиг баримтуудыг гаргаж ирээ тавьчихаа. Яг үнэн зүйлийг үннээр нь ингээ хэлчихээ. Битгий ингэж гуйж говшиж те хүний сэтгэлийг ингээ зөөлөх гэж орлого хийгээрээ. Байгаа юмыг айгүй гоё яг ингээ дис дараалтай үнэн мөннөөр нь нэг юмыг ингэж сэтгэл хөдлөлгүй нэг хийдэгтэй юмыг яг нэг ажил хэрэгчээр яг тэгж хийх юм бол биднийг амжилттай амьдрах боломжтой гэдэг ийм энерги байгаад байгаа байхгүй юу? Шалтгаан сая хэлсэнтэй материйн ордод байгаа учраас сэтгэл хөдлөлгүй байх юм бол энэ энерги биднэрт зөв үйлчлэнэ. Энэ чинь болохоор охины ордод байгаа учраас магт нэгт нямба байх юм бол жижигхэн деталийг хүртэл авч ирэх юм бол бидний ажил бүтнэ гэдэг ийм энерги холбоос ахгүй юм чинь. Тэгэхээр ойлгомжтойгоо битгий ингээд хүний сэтгэлийг хүндэх энергээр чиглэж ажиллаа бүтээгээр гэдэг чинь ийм баггүй арай өөр төрлөөр зураа ажиллаа бүтээх өдөр байгаа гэсэн үг. Яанаас олон бүр амар нуршиж яриад байна. Би бол ойлгох гал яриад байгаа шүү. Тэг хитрхийх нуршаад тах юм бол та нар маань бас хэлээрээ айгу нуршаад байна гэд хаяада жоох ингэж ярьчих гээд идэх юм ба тийм ээ. За тэгээд цаашлаа манайхаа. За тэгээд зурхаад ингэдэг штэ сайн цаг гэж ярьдаг тийм ээ. Тэгвэл сайн цаг нь биднэрт өдрийн 3 цаг байгаа байхгүй юу? Яагаад гэвэл 3 цагаас хойш бидний сэтгэл хөдлөл гэдэг чинь хүн болгоны сэтгэл хөдлөлийг барьцгүй болчихно. Барьцгүй болчингууд юу л бол юу яаж эргэж болдог байхгүй юу? Яагаад гэвэл сар маань ингээд өөр гол аспектууд хийхээ болчихно. Тийм учраас төмөрөө үг ярианда болгоомжтой бай, сэтгэл хөдлөлөө хяны унаа тээвэр технологитой болгоомжтой харьцъя, зам дээрээ болгоомжтой бай. Тэгээд хамгийн чухал зүйл нь 3 цаг өнгөрөх юм бол бидний хамгийн том амжилттай, биднийг амжилттай амьдруулах гол түлхүүр юу вэ гэхээр бидний ухамсартай үйлдэл, ухамсартай амьдрах цаг хугацаа. Бид нар ухамсарлаж чадах юм бол энэ өдрийгөө маш сайн давж амьдарч чадах болно манайхаа. Ойлгомжтой байгааз. За тэгээд яаж гэнэ гэхээр өдөр 3 цагаас хойш сар маань чиглэлгүй болчхоор яадгийг та бүхэн минь мэдж байгаа тийм ээ. Бүх юмуд ингээ гацах, удаашрах, эвдрэх, сэтгэл санаа тавгуудах, хил ам хурдан хийх, хурдхан шиг ингээд хил ам болох гэдэг бүр ялангуяа. Тэгээд тэр та нарыг энэ бүгдийг ингээ мэдрэх юм бол айгуу тийм гоё тайван бясалгал хийгээд ялангуяа те сарны энерги минь надад ингээд гоё зөвөр миний сэтгэлээ тогтоож өгөөрөө алтан наран минь намайг ухамсартай байхад туслаарай гэдэг ийм залбирлуудыг хийгээрэй гэж зөвлөж байна. Тэгээд залбирал гэснээс цөмөрө хамтдаа өнөөдрийнхөө залбирлыг хийцгээе. Тэгээд энэ залбирал хийхээс өмнө би бас тайлбарыг хэлье гэж бодож байна. Энэ залбирал дээр би дайны бурхан гэж дуудана. Дайны бурхан гэж дуудаж байгаа нь болохоор энэ ангар гарига би хэлж байгаа болно шүү манайхаа. Яагаад тэр энэ ангар гаригч өөрөө дайны бурхан дайчин гэж яригддаг энэ гариг маань ахгүй тийм энергитэй гэсэн үг. Тэгээд орчих гэдэг үг хэлнэ. Энэ болохоор энэ ангар гариг маань өөрөө энэ хоньны ордыг ихшээдэг байхгүй юу? Гэтэл сур гариг маань өөрөө хоньны ордод орчоод байгаа юм. Тэгэд ухрах хөдөлгөөндөө шилжчихсэн арагшаага чиглэхэд хурдаа аваад эхэлж байгаа байхгүй юу? Тэгэд яг энэ энерги ингээ хурдаа аваад эхэлж явах үед цөмөрөө амжиж өөрсдөө бас ингээ даатгуулаас үгүй зүгээр. Бас нэг юм хэлэх гэж байгаад мартаад явах гэж золоо. Нөгөө нэг сажиг гариг маань ухрахаар ингээд мэдээж хэрэг биднэрт ингээд янз бүрээр ингээд нөлөөлнө штэ. Тэгэнгუთ өнөөдөр би өөрийн чинь хэрвээ хоньны орд юм уу үхрийн орд байх юм бол би бас юг анхаараарай гэдгийг бас хэлээд энэ хоёр ордоо бас хэлчихье гэж бодож байна. Яагаад гэхээр нөгөө нэг золоо жоохон уртгын видео хийх гэхээр нөгөө цаг нар маань жоохон амжихгүй байгаа байхгүй. Тэгэхээр хэрэг бол ингээд одоогоор нэг 10 минутын бичлэг хийхний зав гараад байгаа болохоор болж өгөх юм бол би ойрын хэдэн хоногт нэг 2 ордоор нь ингээ хийгээд 12 ордоо оруулаад амжи гэж бодож байна. Тэгээд өнөөдөр хэрвээ өөрөө чинь нар, сар, мандалт энэ 3 орд ямар нэгэн байдлаар хоньны ордод хамаарж байгаа бол үхрийн ордод хамаарж байгаа бол сонсоорой. За тэгээд юусаа ганц өгүүлбэрээр хэлчихнэ. За хоньны орд байх юм бол хүмүүс ингэдэг штэ. Манай хоньны ордныхоо хүмүүс таалагдахын тулд би энэ хувцсыг өмсчээ. За хүмүүс таалагдахын тулд би тэр хүндэд таалагдахын тулд энэ үгийг хэлжээ. За би хүн таалагдахын тулд би энэ машиныг авчиж гэдэг юм уу тийм нэг хүний төлөө нэг амьдраад байдаг да. Тэ? Үзмжээ гадаах байдлаа харуулах гээд
Тэгвэл энэ ухарч байгаа санчир гариг маань хоньны орныхан та нарт юу гэж нөхөр хөөе одоо болсон. Одоо өөрийнхөө төлөө одоо чи яг өөрийнхөө төлөө яамаар энэ тэрийг хийгээрээ мартаад байгаа юм биш вэ? Зэрэг санаарай. Чи хэн блэ? Өөр дөрөө төвлөрөө гэж хэлж байгаа ийм цаг хугацаа байгаа. Тэгэд энэ маань бидний одоо өвлийн ихэн дунд цаг хүртэл байх болно. За өхрийн орныхан маань болохоор нэг боломж орж ирж байгаа. Ямар боломж орж ирж байгаа гэхээр та бүхний маань одоо үлдээсэн байгаа ажил хэрэгүүд юу вэ? Одоо юуг мартаж сансан байна? Хаанаас ямар нууцыг гаргаж ирэх гээд ирж чадаагүй байна. Юуг хөөцөлдөж жагаад орхичихсан байна. Ямар одоо баргад худалч хүнд зүүдээ мартаа тэр зүүдээ эргүүл санамаар байна. Ямар л далд ертөнцөд холбогдож юу сурмаар байна. Тэр бүгдийг одоо хийх цаг чинь шүү гэж хэлж байгаа юм энерги байгаамаа манайхаа. За гол үргийг гэсэн мэдээлэл хүргэжлээ. Одоо цөмрөө үгэн цалс руугаа хамтдаа орцгоё. За эхлэе манайхаа. Талархъя. Энэ өдрийн эзэн гариг дайны бурхандаа талархъя. Дайны бурханы минь дэргэд орчих. Ухаарл хайрлаж буй санчир гариг минь. Өвлийн дунд хүртэл намайгаа биднийгээ даатхан инэрч хайрлаарай. Талархъя гэд араас нь аав нэрээ хэлээрэй манайхаа. За тэгээд ялангуяа одоо 12 сарын 14 хүртэл юуг зорж ийн, яамар байна, хэнийгээ юугаа даатгамаар байна, тийм үү? Ядчил одоо одоо хөлмийн өвдөд энэ хөлмийн нэрүүл болоосай, ясмын өвдөд энэ ясмын нэрүүл болоосай, нуруумын өвдөд энэ нуруумын нэрүүл болоосай гэдэг залбирлууд айгүй сайн, ялангуяа толгойтой холбоотой, ястай, хугаралтай холбоотой шалтгаан нь энэ өөрөө санчир гариг маань ахгүй юу? Санчир гариг маань бидний одоо яг ясыг, бидний мөгөөрсийг, бидний өвдөгний ясыг, бидний нурууны ясыг, одоо шилэн хүзүүн яс ингээд тохоо гэд биднэрт байж болох бүхэл яс шүд өстэй холбоотой энергиудыг эргшиж яадаг юм байгаа. Тийм учраас цөмөрөө эдгээр зүйлүүдтэй эдгээр бидний биеийн эсгүүд өвдөж байгаа бол идэхгүй байвал одоо бид нэр ингэж гуйж залбирах өдөр нь зөв байгаа шүү гэж зөвлөж байна манайхаа. Тэгээд өшөө дээрээс нөгөө толгойн өвчин байгаа штэ. Толгойтой холбоотой бүх төрлийн өвчин шууд хамааран шалтгаан нь ангар гайг минь өөрөө энд холбогдож байгаа учраас хамаардаг байгаамаа манайхаа. Тэгээд шаарл толгой гэснээс гадна бас хугарлыг бас залбирдаг байгаа. Одоо нөгөө яс хугарч чаад ингээд байн хугарах гад байдаг. Эсвэл ингээд хугарал гэмтэл ингээд авах гад байдаг тийм ээ. Шархан ингээд идэгдэхгүй удаан идэх гэдэг энэ бүгд хамаардаг болохоор энэ бүгдтэй хамааралтай зүйл байх юм бол залбираарай гэж зөвлөж байна манайхаа дэмтэй байх болно. За ингээд астраас олон өнөөдрийнхөө тодорхой зөвлөгөөг хүргэлээ. Бүгдээрэнд нь баярлалаа. За тэгээд би та бүхэндээ одоо энэ хурж байгаа санчир гариг маань одоо харуулах юм бол 12 сарын сарын гүйлгээ та бүхэндээ харуулах юм. Одоо харах юм бол энэ R гэд үсгийг дайрлахыг хараарай манайхан. За энэ маань өвлийн 12 сар тусгахад 9 сар, 10 сар, 11 сар, 12 сар ингээд 2000 энэ дээр нь даржгаад 8 сар, 9 сар, 10 сар, 11, 12 сар. 12 сар гэхэд 10 сар налуу болчихж байгаа биз? Ингээд шулуун замдаа угаасаа орчих байхгүй 12 сарын дунд гэхэд ингэж цөмөөрөө энийг харж болно. Харуулж байгаамаа манайхаа. За ингээд бүгдээр нь амжилт хүсье, бүгдээр нь эрүүлийн хийх хүсье, амар амгалан хүсье. Астрозолон байлаа. Бүгдээр нь баярлаа. Сувг дээр минь лайк дараарай, комент бичээрэй манайхаа. Тэгээд бусдаа шеэрлээд сувгийг минь дэмжиж өгөөрэй. Бүгдээрэнд нь баярлаа. За түр баяртай.